Амьдрал буцалж хүн бүр өөр өөрийн хувь заяан донд алхалсаар тэд инээж, тэд гомдон баярлаж, тэд аархан омогшиж, тэд гунин уйтгарлаж, тэд баяр хөөрө багтааж ядан алхасаар. Цаг хугацаа илэгдэн хуучирсан ч маргаашийн тэнүү нарууд тэмүүлсээр харин тэдний нэг энд байна. Үзгээ тавьж зөрхөлдөггүй бас урвж холддоггүй яруу найргийн замаар тэр өөртөөгөө ярилцсан алхаж яваа. Төвний тарих зүрхэнд төмөн бодол хөөрч гагцхүү үнэн химээх хамгийн сонгодог замыг тэр сонгож алхаж явна. Яруу найраг өөрөө ер нь оюун санаа гэхээс илүүтэйгээр сэтгэлийн ялангуяа одоо уншиж байгаа хүндээ бичиж байгаа хүнийхээс гэсэн ялгаагүй зүрхнээс нь гарч яг тэр зүрхэнд очих тэр одоо цэг гэх юм уу тэр нэгэн тийм тунгалаг бүлээн урсгалыг өдгөө хэлж байгаа гэж бодож байна л да. Тэр алсын хөх улсын үйлстэй хамт сүлэлдэн байдаг Ховд аймгийн Эрдэнэ бүрэн сумын хөглөгөр сүглэгэр улсынхаа дунд хүүн болон заяаж төрсөн тэр нутгаараа бахархдаг найрагч. Найрагчд ийм архуу, ийм нутгархуу хүмүүс. Төвний нэг бат очрын галсан довтон. Биднээс бол өв соёл гэхээсээ илүүтэйгээр маргааш руугаа дэндүүх яарч амьдарч байгаа учраас уг нь өчигдөр бол биднээс их чухал байхгүй. Түүх рүүгээ нөгөө гар буугаар буудвал ирээдүйн чам руу их буугаар буудна гэдэг үг байдаг шүү дээ. Тэр уран бүтээлч болохын тулд эхлээд хүн байхыг хичээж яваа. Өрөвдөх, хайрлах, эмтрэх сэтгэлтэй, урвах үзэл баг, эрхэм чанаруудыг өвлөж, дотроо нь нандинг хадгалж, түүнийгээ босдод түгээхийг эрмэлзэж яваа найрагч. Яг өөрийгөө олох тухай ярихын өмнө маш олон зүйлүүд хүн тулгардаг юм л дээ. Тухайлбал одоо хүний одоо бичиж байгаа зүйлтэй давхцах ч юм уу иймэрхүү зүйлүүд гардаг. Тухайлбал дан нэмээ багш маань тэгдэг байсан. Энэ их уншихаасаа илүүтэйгээр их бодох хэрэгтэй юм байгаамаа гэдэг байсан. Тэгээд өөрийгөө олсон гэж боддог. Яагаад тэгэхээр би их тийм утга юм бэ? Хүн юм шиг байгаа. Их зөөлөн намуу тийм ертөнцийн шиг байна. Зүгээр найз нөхдүүдийн хувьд бол яг чөлөөт сэтгэлгээ гэдэг ч юм уу ийм ертөнцөөр бичдэг. Илүү их одоо хүмүүсийн тархинд илүү их тийм одоо юу гэдэг нь тас нисгсэн тийм байдалтай хурч байхад минийх бол ер нь жоохон тийм утга уянгийн чиглэл рүүгээ голын зөөлөн урсгал шиг тиймэрхүү мөрөвтүүд юм уу тиймэрхүү шүлэг яруу найргууд ихээхэн төрж гардаг л да. Дэлхийн хүртэл атаархмаар дэндүү сайхан ижээтэй хүндээ би дэрэгдэм байлгаж насламаар дэндүү ойрхон бурхантай хүндээ би жаргал зовлонго бүвэн дуугаар тэгшилж жаргах ургах нарыг бүлээн сэтгэлээр туссан ухаан нь тэнгэр шиг цэлмэг уртын дуу шиг ижээтэй хүндээ би хорвоо хүртэл атаархмаар ховорхон сайхан ижээтэй хүндээ би хайр нэрлэн цугтаа хайлган хоёр ижээтэй хүндээ би орчлон хүртэл атаархмаар оломгүй далаа шиг ижээтэй хүндээ би гэрэл сүүдрийг тэнцүүлсэн гэгэн хоёр ижээтэй хүндээ би. Тэр амьдрал энгийн зүйлээс эхэлдэг гэдэгт итгэдэг. Сэтгэл доторх
Сэтгэлээс илэрхийлэгдэх хамгийн гоё шигтгээнүүд хүний амьдралыг тэр чигээр нь чимдэг гэдэгт итгэдэг найрагч. Яг манай Монголын гэдэг ч юм уу, яг манай энэ нийгэмд маань чөлөө сэтгэлгээ гэдэг тал руугаа нэлээд их даван гай байх шиг харагдаад байгаа. Тэгээд чөлөө сэтгэлгээ гэхээр одоо хамаа намаагүй зүйлийг бичих тийм зүйл бас биш л дээ. Тухайлбал одоо юу гэдэг үгэнд их хайртай байх, үгийг их хайрлах, үгийг их гамнаж бичих гэдэг ч юм уу. Энэ зүйл маань одоо энэ чөлөө сэтгэлгээ гэдэг нэг ийм одоо хайрцагнаас гарч байгаа боловч тэр маань хитрхи их одоо юу гэдэг эмх замбраагүй болоод байгаа юм шиг санагдаад байна. Тэгээ зөвхөн яруу найрагч гэлтгүй дээ. Одоо жишээ нь реклам гэдэг ч юм уу, зар сурталчилгаа гэдэг ч юм уу. Энэ бүхний маань тэр хүмүүст хүргэж байгаа, олон нийт масст хүргэж байгаа хил нь өөрөө тийм жоохон юу гэдэг задгаарх тал руу болцсон. Дууны яруу найргийн хөвд ч гэсэн бас л өнөөдөр тийм л байдалтай байна шүү дээ, тийм ээ. Биднээсээ аав ээж маань бараг л одоо юу гэдэг кино үзэж явах явцад ч юм уу, эсвэл ном уншиж явах одоо садар самун гэдэг ч юм уу, үхэл одоо алан хядлагтай ийм зүйлүүдээс одоо бид бүхнийг арай жоохон хол хөндий өсгсөн байхад өнөөдөр 5 6 дугаар ангийн хүүхдүүд маань тий одоо гизгний ч үзрөөс жинхэнэ сэрэл хөдөлгөөд ингээд дуулаа явж ах жишээ нь. Тэгээд ийм одоо юу гэдэг нийгэм маань өөрөө үнийг хүлээн зөвшөөрөд байгаа юм уу яадаг ч юм хитрхи бас нэг жоохон тийм задгаа тал руугаа ороод ямар нэгэн цензур байхгүй болоод яваад байгаа юм болоо даа гэж бодоод одоо юу гэдэг иралист уламжлалт чиглэлийг бол байх ёстой гэдэг хэдийчиг тэрийг бол нэг тийм оошоохгүй тэгэл зүгээр задгаа тийм байдал руу ороод байгаа болоо гэж хараад байна. Төвний дотор энгийнээс энгийн хүн байх шиг. Тэр уламжлалт түүх соёлоо дээдэлдэг эх орны хүн. Тэр өвгдийнхөө нандин сургаалыг тарих зүрхэндээ нандиндаг яруу найрагч. Одоо нийгмийн үнэлэмжээр бол би бол тийм нэг хотын хөдөөгийн хүн юм шиг гэр хороолд амьдардаг. Миний хувьд бол тийм биш. Би уламжлалт аргаараа өнөөдөр сайхан амьдарч байгаа. Миний эхнэр өвлөөсөө өрхөө татдаг. Орой болгон одоо орой сүүгээ өргөдөг, өглөө цайныхаа дээжийг өргөдөг ч юм уу. Энэ ёс заншлыг илэрхийлж авч үлдэх. Энэ яагаад тэгэхээр зарим хүмүүс тэнэг сонсогч гэж магадгүй л дээ. Энэ бол миний өвөө эмээгээс үлдэж авсан цорын ганц одоо надад үлдэж байгаа үнэт зүйл байхгүй юу? Түүнээс биш би байранд амьдрах надад тийм сайн биш. Амьдралгүй бас боломж байгаа тий. Тэгэхээр надад тийм өөр зүйл тавих сонирхол алга. Хамгийн гол нь миний нэг үнэт зүйл юу вэ гэхээр өвөөгийнхөө бэлдэж өгсөн тэр гэрт маш их аз жаргалтай. Дэндүү их ядарч ажиллаа хийж байгаа тэр их гоё энерги дотор орж амьдрах. Тэр л их сайхан юм шиг санагдтыг. Өдрөөс өдөрт биднээс холдон байгаа тэр үнэт зүйл рүү өдөр бүхэн шунаж амьдрдаг эх оронч зүрхтэй сэтгүүлж. Үзгээ тавилгүйгээр тэр уламжлал соёл түүхийнхээ төлөө дайтаж яваа зэрэг юм аа. Бид бүхэн түүхээ маш сайн судлах хэрэгтэй. Өв уламжлалаа хадгалж үлдэх хэрэгтэй. Яагаад гэх юм бол биднээс монгол хүмүүс монголчуудын амьдрал дахин давтагдчихгүй. Энэ бол одоогийн хэллэгээр бол брэнд байхгүй. Биднээс энэ брэнд алдаад байгаа. Дөрөв хамны дунд тэгээд дулаахан амьдрах бол их сайхан аз жаргал юм байна гэж бодоод харамсалтай юм биш байхаа. Хамгийн энгийн сайхнаар амьдрах гэдэг зүйл биднээс өөрсдийнхөө өв соёл, ёс уламжлал тэгээд олон зүйлийг хадгалж үлдчих чадна. Одоо хэлбэр гэл яриад байранд амьдрахгүй байгаа хүн
ядуу хүн гэж ойлгоод байгаа байхгүй. Уг нь бол бид бүхэн Монгол гэртээ амьдрал уг нь их баян хүмүүс шүү дээ. Тэр өнгөнд хууртаж хигжүүрхээгүй. Тэр өнөөдрийн нийгмийн хэтэрхий хэлбэрт хууртаж байгаад шимширч явдаг өнөөгийн залуусын нэг. Хэлбэр агуулгатай байх ёстой гэдэг тэр эргэлзээгүй. Тэр бас амьдарч байгаа нийгмээ голоогүй. Зүгээр шуналгүй, өвдөлтгүй, хайр дүрэн даруухан амьдралыг хүсэж яваа. Гэрийн эзэн. Эрен тийм өнгө их сонирхсан. Тэгээд өнгө сонирхч юм, мөнгө их сонирхч юм. Тийм л болгоцсон. Одоо би их сүүлийн шин төгсөлтийн хүн шүү дээ. Биднээс бол их сайн ойлгосон. Зүгээр сэтгүүл зүй гэдэг энэ ойлголтыг заахаас илүүтэйгээр хүнийг яаж ойлгох вэ гэдэг талаар илүү их ухааруулсан гэж би хувьдаа бодож байна. Зүгээр одоо амьдрал дээр гараад тухайн чиглэлээр мэрэгшил асуудал үлдсэн болохоос тэр хүн чанар руу ойртох тал руу ялангуяа сэтгүүл зүйд их зааж өгдөг шүү. Тэгээ одоогийн тэр хүмүүс тэрийг хэлсэн ч гэсэн ойлгодог юм уу? Тэр орчин байдаг байх л да. Би өөрөө өвөө эмээгийн хүүхэд. Ноён удагт маань хэлсэн байдаг шүү дээ. Там гинэ. Тэгсэн там биш юм аа. Тамтахгүй амьдрах ч өөрөө там юм аа. Биднээс их тийм буруу юмар л яваад байгаа шиг санагдаад байна шүү. Гэгэн шүү миний өвөө. Гэрэл шүү нададаа газар дээрх танигаал гэж галын зээ чин төрсөн. Байранд амьдрахгүй байгаа хүн ядуу хүн гэж ойлгоод байгаа байхгүй. Тэгээ хүн чинь ер нь эрдэм боловсрлороо биш, сурч боловсрснороо биш хүмүүжлэрээ л хүн харагддаг шүү дээ. Тэгэл зээлэнд баригдэл өрөнд баригдэл амьдрахаас өөр ямар ч арга байна. Тэр хэн бэ? Бид заримдаа сэтгэл сэмлэх, өдөр тутмын бараасан амьдралын ачаанд зүрх хөндөөрлөн алхдаг. Энэ бол хүний тавилан байх. Хүмүүсийн одоо нийгмийн өнцөг их өөр болж байна л да. Тухайлбал яг нийгэм маань өөрөө ямар байр суурьтай байгаад тухайлбал хэвлэл мэдээлэл дээр бол зал сурталчилгаагаар нь харж болох жишээ нь байгаа байхгүй. Зал сурталчилгааны өнгө төрх нь ямар байдаг юм бэ гэдгийг харж болохоор байгаа байхгүй. Саяхан тэгтээ хүнийг бас үгүйсгэж болохгүй тийм ээ. Буус нэг юуны реклам болж байгаа. Тэгээд тэн дээр болохоор юуны чи юу тийм сэрэл хөдөлгөөд байна гэл нөгөөх нэг юм аа ингээл. Уг нь бол шүү дээ бид бүхэн монголчуудын оюун санаа бид бүхний энэ Монгол гэдэг ард түмний оюун санаа бол одоо дээд хэлээр ярьдаг тийм хүмүүс үсэн. Байсаарч байх болох байхгүй. Гэтэл өнөөдөр шүү дээ бид бүхэн хамгийн доод хэлээр яриад байгаа. Зүгээр гудамжны хар хэллээ. Бараг л хараал хэлэхгүй бол тэр бүтэн одоо нэг өгүүлбэр болохгүй юм шиг санаж хэлээд байгаа. Тэгэл аав ээж нь тийм өгүүлбэрүүд хэлээд аав ээж нь тийм юм яриад байгаа юм чинь хүүхэд нь мэдээж ингээл уламжилж авах чинь. Тэгэл хүмүүсийн оюун санаа бол одоо тийм цэгцтэй гэдэг ч юм уу эсвэл тэр их зүрх сэтгэл рүү хандсан тийм зүйлүүдийг сонсгоо болсон. Энэ нь бол болцсон. Зүгээр одоо юу гэдгийг хин нэгнийг гүтгэж доромжлоод бараг л одоо тэр сүүлийн одоо энэ оны өмнөх энэ оны сүүлийн тэр хурц мэдээлүүд гарлаа шүү дээ хүн амны ноцтой юм тэр гэл ийм зүйлүүдийг их сонсдог. Яг хөө мэдээллийн чанарын үед энэ бол сенсац мөн байхгүй. Өөрөө бол хүмүүс сонсох хэлбэр мөн. Гэхдээ дандаа ийм зүйлийг сонирхоод байгаа байхгүй. Тэгээд хүмүүс маань ийм зүйлийг сонирхож байна гэдэг чинь хүмүүсийн сэтгэхгүй мөн тийм төвшөнд бэлтгэгдээд яваад очсон. Ер нь бол одоо юу гэдэг амьд явахад их тийм аюултай болсон. Тийг юм шиг санагдаад байгаа. Ер нь алхаж явахад болгоомжтой байхгүй аюултай болсон шүү. Ажиллаж амьдрч яваа мөчүүд минь амтгүй, өггүй болчих шиг мэдрэмж. Харин түүний өвдөлт юу болоо? Цээжэд илтдэг залуунаас
нэр төр түүнийг хэн болгож яваа бол тэр амьдралаас юуг нь олж авахыг хичээж яваа болоо. Хүнд өөрийгөө таниулахын тулд заавал яруу найрыг тэр дотоод сэтгэлээс илэрхийллийг хайгаад байдаг биш тийм. Яруу найрагч л дотоод сэтгэлээ уудлаад тэрийг тэн дээр шаналаад байдаг биш. Хүн болго юм байгаасаа л гэж боддог. Яагаад гэвэл өстө үрм нь бол үлдэх хорвоо шүү дээ. Тэгэхээр зөв алхах, зөв гიშгэх гэдэг зүйлийг л өглөө болгон бодож байгаасаа. Энэ миний амьдралд нэг зүйл байгаасаа гэж би боддتي. Өглөө болгонтоо тийм уралдаж хүн бүр сэрээсээ. Тэр өглөөгөөс авч байгаа ирч хүч. Тэр өглөөг мэдэрч байгаа мэдрэмж бол шал өөр мэдрэмж л дээ. Тэгээ өглөө ээж хоёртойгоо байхад бол орчлон ертөнц бол дэндүү сайхан бас тэгээд их зөөлөнд гэж боддتي. Яруу найрагч туг шиг байх ёстой. Тэргүүнээ бардам өргөж тэнгэрлэг явах ёстой. Яруу найрагч элч шиг байх ёстой. Эрэнд нь сарны туяа хальтрам хурц байх ёстой. Яруу найрагч бол гал юм, бусдын зовлонгийн сүүдэр юм. Яруу найрагч бол шуурга юм, бусдын жаргалын цойроо юм. Яруу найрагч бол өчигдрийн улбаа, өнөөдрийн гүүр, маргаашийн мэдээч юм. Тэрэгний дугуйнд дарагдсан цэцэг юм тэртэй хасад додсон жуулчны хөсөг юм. Альва нэгэн зүйл бол агуулга дээр орших ёстой юм л да. Жишээ нь ёстой гэж боддог л да. Яг үдэ залуу хүний хувьд ингээд бодоод үзэхэд бол хэлбэр хөөсөн гэдэг ч юм уу зүгээр нэг одоо амьдрал дээр харагддаг л да. Галсан довдны өвөөгийнх нь хэлсэн сүүлчийн үг үргэлж түүний амьдралын алдаа оноонд дунд эвэс болж явсан. Тийм болохоор зөвхөрөх гэдэг залуу хүний бодох зүйл биш ээ гэж итгэж өнөөдрийг хүргэсэн. Хамгийн нэг миний сэтгэл бодож явдаг зүйл байхгүй юу? Өвөө маань ингээд тэнгэрийн оронд явахаас өмнө бүр одоо ингээд хамгийн сүүлийн цаг хүртлээл тэрийг сургаж явсан байна. Миний хүү төсвөртэй байгаараа гэж хэлчихсэн. Тухайн үед бодогдоогүй. Тэгээд өвөө маань ингээд тэнгэр болоод ингээ явсны дараа эмээтэйг үлдээд ботж ирсэн. Төсвөр гэдэг чи ямар одоо тийм одоо миний өвөө бол яг л юмны голыг хатгаал хэлж. Тэг бүх юм дээр төсвөр алдчихж байгаа юм чи. Одоо ингээд юу яа уурлахад хүртэл төсвөр алдчихж байгаа. Миний аав төвчээртэй өгсөн шүү. Төсвөртэй өгсөн шүү гээл тэн дээр очиод зогсож явах жишээ нь. Түүнд алдар нэрийн хойноос шунан дурлан адган ярах тачаасан их хүсэл алга. Зүгээр л өнгөрсөн он жилүүдийг маргааштай нь өөрийн мэдэлдээ байлгасан энэхүү уран бүтээлч өөрөө эгэл жирийн хүн юм а. Харамсалтай нь өнөөдөр юу гэдэг нийтийн тээврээр ороод зорчиход хүртэл ч гэсэн хүмүүсийн харилцаа бол тийм биш шүү дээ. Яг үнэ хэлэхэд бол бүгд нэг тийм ундуухан эсвэл хин нэгнээс тийм хэрүүлийн одоо юу гэдэг те хар муу сөрөг энергийн одоо тийм зүг сүлвсэн тийм байдалтай өнөөдөр тэгээд явж байгаа шүү дээ. Иймэрхүү байдалтай байх жишээ нь. Хүн байх хүн биш байхын учир шалтгаан бүхэн цаг хугацаа, хорон мөч, цаг өдөр өнгөрөх тусам элэгдэн хуучирч аль эсвэл өнгө нэмсээр. Цаг хугацааны гүүрэн дээр бид илгэндээ хүн чанар гэдэг зүйлийг тээсээр алхаж явна. Бид хайдаггүй бас олддоггүй хүний эрхэм чанар юу юм болоо? Хүн чанар өөрөө мөн чанар, тэгээд хүнлэг чанар. Тэгэл ер нь хүн шиг байна гэдэг бол их зөв юм уу да. Хүн л байх. Ер нь дэндүү их адууслаг тийм тал руугаа хандаад тах шиг санагддээ шүү. Төвний бичиж байсан үг бүхнийхэн цаана ямархан хүн байсан бол хүн гэдэг агуугийн цаана ямар үг залгиж яваа болоо. Тэр хэн бэ?
өнгөрснийг өнөөдөрт түүчэлдэг үнэн түүх дотор амьдарч явна. Түүний бодсон болгон түүний санаж сэдсэн бүхэн бүтээл хоёроор нь илэрхийлэгдэж, жимээгүй аниргүй дундах тэр тайлагдашгүй ертөнцийг эвдэж байх шиг. Тэр хэн бэ?